За өнөөдөр хэдвэрлээ Trust Wallet-ийн тухай бүртгүүлээд тэгээд би өнөөдөр зөвхөн нэг бүртгүүлэх зааврын бүртгүүлэх жахадаа Trust Wallet-тай болох заавар нь хэлээд өгөө тийм. За надаас их олон хүмүүс хүсэлт гаргасан байгаа. Би тэгээд хойшлуу тавьсаар байгаа ингээд хитрхээ уучлаарай. Ягаад гэвэл би өөрөө Trust Wallet ашигладаггүй учраас жоохон хойш нь тавиад яваад ирсэн. За тэгэхээр манайхан тийм хэрэгтэй байгаа юм байна. За тэгэхээр Trust Wallet-тэй болохын өмнө заавалж хүнийг оршил хэлхээс өөр ямар ч арга байхгүй. Ялангуяа шинэ хүмүүс бол тэгтээ зэрэг бид нар чинь худалдаж авсан койноо бирж дээр юм уу эсвэл wallet-д хадгалдаг хоёр арга байгаа. Coin хадгалдаг wallet тийм ээ эсвэл бирж дээрээ зүгээр найдад хадгалж байгаа гэсэн. За юу гэсэн үг вэ? Бирж дээр хадгална гэдэг маань Binance дээр ч юм уу, Trading ч юм уу, Coin Hub дээр ч юм уу, X юу гэдэг вэ? Мартчих нөгөө X Meta ч юм уу тийм биржүүд дээр хадгалж байгаа. Энэ бол тийм их тийм юу гэдэг сайн арга бол биш. Биржийн дансан дээр хадгалах бол сайн арга биш. За тэгвэл wallet-д хадгална гэж юу гэж ангивэл тэр бирж дээр худалдаж авсан койнуудаа ямар нэгэн wallet-д хадгал. За тэрний нэг жишээ нь бол энэ Trust Wallet байна. Тэгэхээр Binance дээр худалдаж авсан койнуудаа Trust Wallet-д хадгалах нь шүү. За эсвэл би түрүүчийн бичлэгээр хэлжсэн тийм ээ Tron-ы тухай ярьж байхдаа Tron гэдэг койныг зөвхөн өөрийнх нь wallet-д хадгална. Tron гэдэг өөрийнх нь wallet-д хадгална гэдэг. Нэг өсөндөө төрөвчөнд нь хадгалж байгаа гэсэн. Тэгэхээр энийг зөв ойлгоорой. Зарим хүмүүс маань ерөөсөө wallet бирж хоёроо холцсон яваад байгаа. Тэгэхээр бирж дээр аль болохоор их тийм их хэмжээний койн бол хадгалаад хэрэггүй, аль болохоор wallet-д хадгална гэсэн. За тэгвэл Trust Wallet маань өөрөө халуун төрөвч гэж хэлдэг. Халуун төрөвч буюу онлайн төрөвч. За тэгэхээр төрөвчнүүдийг дотор нь энэ wallet-ийг дотор нь халуун хүйт ингээд хоёр хуваагаад хэлчихэж байгаа. Гэхдээ зэрэг хүйтэн төрөвч гэхээр нөгөө нэг флаш худалдаж авдаг те янз бүрийн хүмүүс чинь ингээд юу одоо онлайн дээр биш хадгалдаг нэг арга байдгийг. За тийм боломжгүй хүмүүс бол ийм Trust бол одоо харьцан гуйгаар сайн wallet-нуудын тоонд орж явдаг. Тэгэхээр энэ дээр одоо өөрийнхөө койнуудыг хадгалж болох юм. За дараагийн нэг энэ Trust Wallet-ийг эн чинь утсан дээр гол татаж аавна тий утсан дээр суулгадаг. Тэгэхээр энэ дээр нэг том алдаа гаргадаг манайхан. Утсан дээр ерөөсөө хамаг юм хадгалчаа. Тэгээд нөгөө утсаа балгаад алдах юм алга болгочдөг юм уу. Тэгэхээр ч одоо нөгөө хамаг юмуд алдчихаа гэсэн үг. Тийм болохтой зэрэг хэрэг боломжтой бол би түрүүчийн удаа хэлжсэн тийм ээ хүн хэрвээ удаан хугацаагаар их хэмжээний coin хадгалыг үйл яаж хийж нэг утас судалдаж авахаас өөр арга байдаггүй. Хэрвээ тийм флаш юм уу флешка гэж хэлдэг. Тэгээ флаш худалдаж авч чадахгүй бол ledger нөгөө нэг хүйтэн төрөвч худалдаж авч чадахгүй бол бас нэг юм арга байдгийг утас худалдаж аваад тэгээд утсан дээрээ ерөөсө ганцхан Trust Wallet-д суулгах юм шүү дээ. Эсвэл одоо Tron-ы wallet-ийг ч юм тий Trust-ийг ч юм. Өөр ерөөсөө тэр утсан дээрээ өөр юу ч суулгахгүй, өөр хаач юу ч хэрэгжилж болохгүй тийм ээ. Интернет элдв хангаан линкэн дээр дарж орохгүй. Ерөөсөө тэр ганцхан таны тэр койнууд ч л байдаг. Гадуур дотор тэр автобусанд явахдаа тэрмийг хармаандаа хийж явдаггүй ч гэдэг. Тэгээд тэрэндээ ингээ койн хадгалаад идэг. Жинхэнэ гадуураа явахдаа тэр өөр утас хэрэглээд явж иж болно гэсэн. Нэг ийм арга байдгийг. Яг тэрийг та нар өөрсдөө сонирхоорой. Тэгэхээр таны тэр гар утсан дээр зөвхөн таны wallet-нууд л ахна шүү дээ. Өөр үуч байх. Тэгээд Binance дээр coin худалдаж авчаал тэр Trust руугаа явуулчих. За дараагийн нэг анхаарах юм болох тань зэрэг бидний Trust Wallet маань DeFi гэдэг нөгөө төлөрсөн бус биржүүдэд бас холбогдож болдог. Тэр төлөрсөн бус биржүүдээс Trust Wallet руугаа coin оруулж болно гэсэн. За энэ дээр би зөвхөн жижигхэн тайлбар хэлээд өгье. Бидний нөгөө одоо Binance ч юм уу, Trades ч юм уу, те Coinbase ч юм уу, Coin Hub эдгээр ч юм болох тань зэрэг бид нөгөө verification хийдэг. Бичиг баримтаа явуулаад тийм ээ. Тэгээ verification хийгээд өөрийнхөө одоо бүх мэдээллийг нэгдүгээр тэр бирж рүү оруулаад дараа нь банкныхаа мөнгөөр тэр рүү оруулж тийм банкныхаа мөнгөөр оруулж ингэ coin авдаг гэсэн. Тэгэхээр энэ бол нөгөө бидний
одоо энгийн төвлөрсөн бие ирж байгаа. Энд нэг сайн муу янз бүрийн талтай. Гэхдээ нэг тал нь болохоор би өөрийнхөө койныг өөрийнхөө мэдээллийг өгж байгаа учраас тэр биерчд ямар нэгэн хэмжээгээр одоо даатгах чаа гэсэн. Тэр биерчүүд маань одоо төвлөрсөн биерчүүд маань бас ямар нэгэн хэмжээгээр хариуцлага хүлээдэг. Яг бол миний одоо койныг хадгалаад тэр харилцаанд ороход аюулгүй байдлыг хангахад тэд нар бол одоо хариуцлага хүлээж орж байгаа гэсэн. Ийм төвлөрсөн биерч. DeFi буюу төвлөрсөн бус биерч болохоор ерөөсөө ийм replication инээ тэр хийдэггүй. За тэгэхээр өөрийнхөө койнуудыг бүх төвлөрсөн бус биерчтэй хийж арилж байгаа койн хадгалж байгаа койн энэ төвлөрсөн биерчтэй холбогдсон төрөвчнүүдэд хадгалсан койнууд энийгээ би цэвэр өөр хариуцдаг. Өөрөөсөө бүх хариуцлагаа би өөрөө даах юм шүү. Тийм болохоор trust wallet-ийг нээж байгаа хүн бол цэвэр та энэ юун дээр төрөвчин дээр койн аюулгүй байлгахаа та өөрөө хариуцна гэсэн. DeFi буюу энэ төвлөрсөн бус биерчүүд дээр ч гэсэн би өөрөө хариуцна. Энэ хоёрын ялгааг айгуу сайн бодож ийм төрөвчнүүдэд MetaMask ч юм уу ийм Trust Center дээр дандаа өөртөө өндөр хариуцлага тавьж ийж хэрвээ алдах юм бол танаас өрхинж буруугүй гэдгийг мэдээж ингээд энд бүртгүүлээрэй гэж хэлэх байна. За одоо ингээд оршил дуусчлаа. Оршил хэлэхээс өөр ямар ч арга байхгүй. Яагаад гэвэл хүмүүс намайг ингээд их өглөөд байна гэдэг юм лээ. Өглөж байгаадаа биш учрыг сайн олж иж ямар нэгэн юм руу ороосоо гэж би бодсондоо дахин хэлээд сануулад байгаа. За ингээд энэ трастыг би яг юун дээр компьютер дээр танилцуулаад өгч чинь. Та нар болохоор утсан дээрээ татаа суулгах чараа. За компьютер дээр болохтаа зэрэг нөгөө бидний энэ браузер дээр энэ 3 зураас ингээд дарангууд энд extensions гэдэг тийм ээ. За энэ extensions руу ороод хэдүүлээ нөгөө юуныхаа Google-ийнхаа дэлгүүр рүү ороод энд trust гэж бичээд ингээд орчин. Тэгээд энэ үнийг суулгах юм. За би надад ерөөсөө вайлаад байхгүй учраас би яг одоо яг зэрэгцээл та нартай зэрэгцээд суулгаад яваа тий. За явцын дунд би тайлбарлая. За одоо ингээ гарангууд энийг би юун дээрээ суулгах нь add extension одоо энд ингээ шалгаж чинь тий. За ингэнгүүт одоо энэ дээр суучж байгаа. За харуулъя. За одоо энэ дээдл дээр энэ баруун дээд өнцөг дээр ингээд суудсан байна ардаа. За одоо энэс цаашаа ингээд нөгөө нэг create a new wallet гэсэн. За энд доод талд нь хэрвээ төрөнд нь хизээ нэгэн цагт trust нээжсэн хүн болвол I already have a wallet гэдэг. Тэнгүүд нөгөө нэг юу гэж чинь 12 үгүй чинь асуудаг тийм ээ. За тэгэхээр одоо энэ create гэдэг дарангууд биднэрт энэ private key гарч ирдэг. За тэгэхээр private key гэдэг маань энэ wallet руугаа ороход сэргээхэд хэрэглэгддэг та нарын нөгөө хамгийн чухал юм чинь байна. Тийм болохоор trust-д бүртгүүлэхээс өмнө хажуу талдаа тэмдэглэлийн дэвтэр тавьчаад сууж байгаа. За энэ ингээд бичлэг хийж яхад тэр private key гарч ирэхгүй байх гэж би бодож байна. Ягаад гэвэл ингээд нөгөө хүмүүсийн нүдэн дээр ил харагдуулдаг. За хэрвээ би гарч ирэхгүй бол та нарыг юу яхаар зурган дээр харуулдаг. За би цаашаа явлаа. За энэ дөнгөж сая дарангууд энэ өөрийнхөө 6 оронтой тоо хийх юм байна. За та нар өөрсдөө ойлгож байгаа 6 оронтой тоогоо бас мартаж явахгүй тийм ээ. Хамгийн өөрийнхөө одоо нөгөө тэмдэглэлийнхаа дэвтэр дээр trust wallet гэж бичээд доод тал дээр нь passcode гэд энэ 6 тоог бичнэ. Тэгээ манайхан чинь мэйлээ мартчихдаг, нууц үгээ мартчихдаг, кийгээ мартчихдаг, энэ passcode мартчихдаг. Тэгэхээр ийм алдаа битээ гаргаарай. За би хийгээтэй. За одоо сая би 2 удаа давтаж хийсэн 6
тоогоо 2 удаа давтаж хийгээд за дараагийнх нь юу гарч ирж байна гэхээр энд би одоо ингээд зөвшөөрлөө гэд энд жижиг тэмдэг тавиад ингээд цаашаага холбох юм. За энэ дээдл дээр хэлсэн бай тээ. Next step дараагийнх нь болохтон зэрэг 12 үгчин гарч ирнэ шүү гэд. За одоо энэ нөгөө 12 үг гараад ирлээ. За энэ 12 үгийг одоо айгүй олон газар хадгална. Тэгтээ бүр хараа 1-р нь 2-р нь 3-р нь 4-р нь гэд ингээд дараалалаар нь бичдэг. Дараалалаар нь бичихгүй бол нөгөө дараагийн хуудсан дээр эний чинь дараалалаар нь бичих юу нэгддэг, цонх нэгдэн гэсэн. Тэгэхээр энийг хуулж аваад компьютер дээр хадгалаад одоо яг ингээд дэвтэр дээрээ бичиж авах юм тийм үү? Бичээд яг энэ чигээр нь бичиж авах. Тэгээд дараа нь дарааллыг харна гэсэн. За одоо би хуулаад авцсан учраас цаашаага явлаа. За энэ доотлол дээр нь анхааруулсан байна тий. Хизээч энэ 12 үгийг хүнд өгч болохгүй шүү. Тэгвэл таны одоо энэ юуч орно гэв. За одоо тэгээд нөгөө төрүүчийн дараалалаар эхний үг нь ямар үг байсан? Нэгдэх үг нь гэд ингээд дараалалаар нь энэ доотлол дээр нь дараа яваад юм гэсэн. Ингээд одоо доороос нь дараад яваад хана шүү. 3 дахь нь яа. Тийм. За би дараа. За одоо жишээлбэл би энэ бичлэг хийж байгаа дээр ингээд та нарт яг харуулж байгаа шиг би энэ 12 үгийг алдах юм бол ерөөсөө миний төрөвчөнд байгаа бүх юмыг хүн авчин гэсэн үг тийм биз. Тэгэхээр энэ 12 үгээ та нар ерөөсөө маш их өөр 2-3 газар одоо маш сайн хадгалж авна. Тэгээд хүнд энэ 12 кодоо өгч болохгүй. За энэ 12 үг чинь дахиад нэг л үгийг буруу бичих юм бол дахиад хизээч сэргийгдэхгүй гэсэн. За одоо ингээд цааш нь холбоё. За ингээд цааш нь холбонгууд энэ нөгөө миний юу чинь гараад ирж байгаа гэсэн. Төрөвч чинь гараад ирлээ тий. За одоо ингээд гаргалаа. За одоо нөгөө төрөвчийн 6 үгээ энэ рүү оруулж орно. Орох болохонд тэр нөгөө 6 үг гинэ 6 нөгөө пас кодоо хийж орно шүү. Хаагдчихл юм бол эргээл нөгөө 6-гаа хийж орно гэсэн. За одоо цаашаа олохтан зэрэг юу яахгүй байна. Нөгөө шууд бичлэг хийхээр нөгөө энэ хамаагүй харуулж болтгүй юм биш үү? Нэгдэхгүй. За би одоо цаашаа олохоор энд ганц нэг юмнуудыг танд хэлж өгчөө зурган дээр тайлбарлаад өгч юм. За энэ дээр энэ 2 дотроо тий trust wallet нь дотроо birch exchange гэсэн 2 хэсэгтэй юм байна. Тэгээд энэ юу dex гэсэн энэ хэсэг дотор нь одоо жишээлбэл birch exchange гэдгийг тааруулах юм биш үү? Хэрвээ birch гэж тааруулчих юм бол энэ VEP 2-ыг ашиглах юм байна. Хэрвээ exchange гэж тааруулчих юм бол энэ ECR 20 гэсэн сүлжээг хэрэглэх юм байна. За одоо ингэ хэдүүлээ доошоо яваа тий. За trust wallet-ын дээр staking хийж болно гэж юм. За ийм 6 төрлийн coin-ыг staking хийд юм байна. Тэгээд одоо staking хийх тухай би зөндөө олон ярьсан баа тийм ээ. Тэр энэ finance гэдэг рүү н ороод BNB-г сонгоод тэгээд цаашаа одоо энэ 3 цагийн дээр дарахаар stake хийх нь гарч ирнэ гэж. 3 цагийн дээр дарангууд тийм ээ энэ stake тэгээд юу stake болиулах тэгээд BNB-г хөдөлж авах тэгээд өөр хооронд нь солих гэдэг энэ change-нууд байх юм байна. За тэгээд би дараа нь хэрвээ ингээд компьютер дээр нээгдэж болж ивэл яг stake хийхийг хэлээд өгье. Та нарт би өнөөдөр зүгээр л яг ингээд нэг юугээр нь хэлээд өгч. Ингээд тайлбарлал хэлээд өгч. Яг сая яаж юу яах юм суулгаж яах юм хэлээд өгсөн тийм ээ. За тэгээд энэ дээр энэ юун дээр нөгөө DeFi төвлөрсөн бас бирч дээр яаж юу хийх юм гэсэн юмнууд нэнд байна. Тэгээ яаж солих юм гэсэн юм. За энэ NFT токен-ыг хадгалж болно гэж байна. За энэ болохоор Binance
Violet-аас Trust Violet руу явуулах тухай байна. За энэ болохоор энд эхнийх нь send, энэ хүлээж авах, дараагийнх нь энэ худалдаж авах. За тэгээ энэ бол ойлгомжтой тийм ээ. Хэрвээ send гэвэл Trust-аас Violet руу явуулна, хүлээж авах гэхээр receive гэх юм бол Violet-аас наашаага одоо оруулж ирнэ гэсэн үг. За энд ингээд хэрвээ бид нэр Violet-аас Trust руу USDT оруулна гэвэл энэ дундлын энэ дээр дараад тэгээ дараа нь USDT-г энэ улаанаар заасан байна тийм ээ, сонгож аваад тэгээ дараа нь юунаас Binance-аас Trust-аас юугаа хуулж аваад өөрийнхөө нөгөө Trust Wallet-ийнхаа хаягийг USDT-гийн хаягийг тэгэхээр нэг л хаягтай байгаа хаа, ийм wallet-нууд чинь нэг л хаягаар авчдаг санагдчихэв. За хуулж аваад энд ингээд copy хийх гэж юм тийм. Тэгээд Binance руугаа ороод withdraw гэдэг дээр дараад за энэ дээр нөгөө саяхан Trust-аас хуулж авсан хаягаа энэ дээдлэх дээр энэ дээр болох тон зэрэг хамгийн дээдлэх дээр USDT-гээ тааруулаад за энэ нэг дэх улаан зураас нь USDT-тэй тааруул. Хоёр дахь улаан зураас нь сая нөгөө Binance-аас хуулж ирсэн хаягаа тавиад за гурав дахь нь болохоор нөгөө сүлжээгээ тааруулаад за энэ хүн бол TRC2-ыг тааруулсан байна. TRC2 ер нь аюу юу багтаа байдаг штеп. Шимтгэл багтаа байдаг. Тэгэхээр та нар Троны сүлжээг сонгох уу гэдгийг BNB-гийн юу сонгох уу гэдгийг өөрсдөө хараараа би энэ талаар зөндөө олон бичлэг хийсэн баа. За энэ дээр ингээд 20 USDT-гээс 1 USDT-ийн юунд шимтгэлд нь яваад 19 нь орж ирэх нэ гэд. За хэрвээ ингээ Binance-аас дараагийнх нь болохоор энэ дээр болохтой зэрэг USDT-гээ Binance-аас Trust руу явуулчлаа гэж. За дараагийнх нь болохтой зэрэг яаж хүлээж авах вэ? За тэр бол амархан тийм ээ. Binance-ийн юун дээр deposit гэдэг дээр яг эсэргээр Binance-аас юугаа хаяга хуулж аваад тэгээд энэ Trust юуныхаа send гэдэг дээр авчир тавьж агаад за энд болохоор нөгөө сүлжээг бас сонгоод за ийм хэрвээ tag энтер байх юм бол tag бичих юм биш ингээд явуулчих. За ингээд би өнөөдрийн бичлэгийг ингээд төр зур дуусгачих. Яагаад гэвэл би сая энэ дээр ингээд шууд тайлбарлая гэсэн надад хүн тэгж хэлсэн юм аа. Шууд бичлэг хийхээр тараас ингээд нөгөө дэлгэцэн дээр харуулж болдгүй юм байлээ гэд. За тэгэхээр бас нөгөө нууц хадгалах хамаа журамтай байх л да. Тийм учраас ингээд болохгүй байна. Тэгэхээр би өнөөдөр энэ дээр ингээд тайлбарлаад өгчлөө дөнгөж. Тэгээд яг хуу явцын дунд хэрвээ би Trust Wallet-аас ямар нэгэн юу яавал өөрөө нээгээд шууд бичлэг хийж болж ивэл та нарт хоёр дахь бичлэг нь хийгээд өгье. Хэрвээ одоо энийг салгаж агаад тийм ээ шууд бичлэг хийж байгаа салгаж агаад зурган дээр би бүр айгүй гоё өөрөө харах тайлбарлажаад ингээд бичээд өгөөдэй. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Тэгэхээр миний хувьд бол энэ Trust өөрөө шин учраас зарим нэг юмнуудыг би та нарт дараа нь арай жоохон нарийн тайлбарлаж өгье. За жоохон өршөө болсон бай юм шиг санагдаа явчлаа. За одоо яа.